Үлс 20 дугаар бүлгийн 7-оос хэлсэн бэ? 12. 7 хоногийн эхний өдөр талах хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн тэдэнтэй ярилцсан шүн дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. Тэнд Ютух гэгч нэгэн залуу цонхны тавцсан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн 3 давхраас унчихав. Очиход тэр нас барсан байлаа. Харин Паул буун ирж түүнийг тэврэн хөвтөөд бүү зов. Тэр амьд байна гэлээ. Тэгээд дээш гарч талах хуваан идэж хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ гэсэн. За тэгэхээр энэ залуугийн нэр бол Ютух гэдэг залуу байна тий. За өнөөдөр би дахиад та бүхэнд грек хэл зааж өгөх гэж байна. Ютух тий. За Ютух гэдэг энэ хүний нэр яг грек үгнийхээ утга нь азтай гэсэн үг. За азтай гэсэн нэртэй хүртэл айгүй азгүй үйл явдал болсон гэдэг. Библийг судлахаар айгүй сонь штэ. Зарим хүмүүсийн нэрийг харахаар Авраам гэж үгс үг лээ. Өргөмжлөгдсөн эцэг гэсэн үг. Тера гэдэг хүн хүүдээ нэр өгөхдөө өргөмжлөгдсөн эцэг гэдэг нэр өгчээ. Тэгвэл яг үндэ амьдралдаа яасан бэ? 100 нас хүртэл хүүхэд байвцсан тий. Айгүй сонир байгаа зү. Та нар Ябез гэдэг хүнийг сонсч ирсэн үү? Библиэр Ябезийн залбирал гэдэг айгүй алдартай залбирал байдаг. За Ябез гэдэг хүний нэр нь ямар утгатай гэхээр гашуудл гэдэг утгатай. Ямар хүн хүүхэдтэй гашуудл гэдэг нэр өгөх бол? Хөөе гашуудлаа. Гэтэл яг түүхийг харах юм бол Ябез Бурханаас Бурхан минь та үнэхээр намайг өрөөгөөч гэж залбирсан. Тэгээд тэр залбирлын төгсгөлд эзэн түүнийг нь өрөөж гүйцэлдүүлж биелүүлээ гэжсэн байхгүй. Нэр нь гашуудлал мөртлөө амьдрал нь өрөөгдсөн. Сонир байгаа зү. За харин Ютух гэдэг залуу бол нэр нь юу гэлээ? Азтай. Тэгсэн мөртлөө Үйлс номын 20 дахь бүлгээр гарч байгаа бол айгүй азгүй те. Та нар боддоо сургаал номон сонсож байгаа үхчихнэ гэж боддоо. Энэ хүн өнгөрсөн яаж байгаа өнгөрсөн гэж номлол сонсож байгаад өнгөрсөн. Айгүй азгүй өмнөний үхэл тийм байх бах те. Уул нь номлол сонсон чи юу юм? Маш ивэлтэй, ерөөлтөй сайхан зүйл үстэй. Гэтэ энэ түүхээс бүгдээр хэд хэдэн зүйлсийг ойлгож мэдэж авч болно. Үйлс номыг бол Лук бичсэн. Лук бол өөрөө бол эмч хүн. Тийм учраас энэ үйл явдал болоход ч гэсэн Лук өөрөө нүдэрээ харж исэн хүний хувьд энэ залуу үнэхээр үхсэн үү? Эсвэл ухаан алдаас ирсэн үү гэдгийг бол эмч хүн бол баттай яах вэ? Мэдж байгаа. Тэгэхээр Лук өөрөө үүнийг бичсэн учраас бид нар нэг зүйл итгэлтэй байж болно. Энэ залуу яалтчгүй цонхон дээрээ сунаад үхсэн. Энэ азтай гэдэг нэртэй залууд азгүй зүйл тохиолдсон. Гэхдээ энэ залуу яалтчгүй азтай байсан. Энэ цуглаан бол шүн уусан байгаа нэ. Тэгээд шүн дунд хүртэл хоорондоо ярилцсан. Үндэ бол Паул энд номлол байгаа юм л да. Хамгийн сүүлчийн удаа уулзж байгаа учраас номлолоо хийгээд байгаа. Тэгэхээр мэдээж сүүлчийн удаа уулзж байгаа хүн чинь одоо хэлж ярих захих юм зөндөл байгаа үстэй. Ингээ ярьсаар Паул бол нэлээд урт номлол хийцэн. Тэгээд энэ залуу яалтчгүй удаан номлол тэгээд жоохон нойрны тэгээд яж шүн болцсон. Мэдээж одоо тэр үе тооцоглон байгаа учраас дэнлүү тасгаж ирсэн баг тий. Тэгээд сөөмөлдсөн тэр дэнлүүний гэрэлд яг л ховсцож байгаа юм шиг нойр үрсэн. Хүн болгол ившээж исэн баг. Энэ залуу яалтчгүй цонхны тавцан дээр жоохон сэрвцэх гээд жоохон агаар амьсгалах гээд тавцан дээр гараа суудсан баг. Тэгээд яалтчгүй нөгөө нойрондоо дийлдээд дохиж байгаа цаашаага сав унцчихлээ. Тэгээ газар дээр нас орсон баг. Энэ залуу яагаад азтай вэ гэхээр Ютух гэдэг энэ залуу үхэхээс өмнө сайн мэдээг сонссон. Өнөөдөр та нар боддоо дэлхийд мэдээгээр маш олон мэдээ гарч байна те. Аимштай автосол болж илээ, нэг энэ хүн амны хэрэг гарлаа, төөмөр гарлаа, үер боллоо, газар хөдлөлөө, гамшиг боллоо. Хүмүүс үхэл байгаа. Тэр учраас хичнээн нь сайн мэдээг сонсохгүйгээр үхэж байгаа лоо. Бид нар тоолж чадахгүй те. Маш олон хүмүүс өнөөдөр сайн мэдээг сонсож амжилтгүйгээр үхэж байгаа.
Тэгвэл ютуухийн үед яагаад азтай гэсэн бэ? Үхээс өмнө сайн мэдээг сонсцсон байсан учраас азтай. Хамт өнөөдөр Эфес 2:12-ыг харъя. Тэр үед та нар Христэс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй ертөнцид бурхангүй байлаа гэж хэлсэн баг. Яг ийм хүмүүс байна. Итгэл найдвар гэж байхгүй. Бурхан гэж байхгүй. ертөнцийг үзлээр амьдарж байгаад үхсэн хүмүүс байдаг. Тэгэхээр ютуухийн үед бол хамгийн азтай нь сайн мэдээг сонссон. Сайн мэдээг сонсохдоо Есүс Христ түүний төлөө үхэж, Есүс Христийн ариун нандин цусаар түүнийг бүх гим нүгэл угаагдаж, түүнд итгэх итгэл дотор гимшснээр мөнхийн амийг бэлэг болгон авна гэдэг энэ сайн мэдээг сонссон байсан. Халелуя. Ютуух дахин амьдаагүй тохиолдолд ч гэсэн тэрээр аврагдах байсан гэсэн үг. Амен. За хоёр дахь нь тэр яагаад азтай байсан гэж амьдралдаа Есүс Христийн тэр дахин амьдлалтын гайхамшигыг мэдээг үннийг хүлээж авч мэдэрсэн байсан. Есүс дахин амьдсан гэдэг мэдээ бол шинэ гэрээний Христ итгэгчдийн итгэл найдар байсан. Тэд юу ярьж ирсэн бэлээ? Есүс үхлээс амьдсан. Амен. Есүс үхлээс амьдсан гэдгийг бүх дагалдагчид Иерусалим, Юудэ, Самар дэлхийн хязгаар хүртэл тунхаглаж явж ирсэн маа. Тэр Ютуух гэдэг залуу бол хувьдаа түүний аврагч үхлээс амьдсан гэдгийг яасан бэ? Сонсцсон, мэдсэн байсан, итгэцсэн байсан. Зөвхөн үхлээс амьлах төдийгүй Есүс Христийн амьдлалт нь өнөөдөр ч гэсэн бидний амьдралд итгэлийн хувьд дахин амьдлалтыг, сэргэлтийг өгнө гэдэгт итгэж байгаа. Цорын ганцын итгэлийг дахин амьдруулах буюу дахин ам өгөх хүч чадал нь юунд байдаг гэж та нар юунд гэж бодож байна? Яг зөв бурханд байдаг. Ром номын 10:17 бүгдээ гараа уншия. Тиймээс итгэл нь сонсох нь Христийн үгээр ирдэг гэж. Пастора би итгэл жоохон муу байна. Пастора миний итгэл жоохон унаад байна ойрдоо. Би ойрын сургалт мургалт байна. Би сууя. Итгэлийг өсгөдөг зүйл нь юу гэж байна? Бурхны үг л гэж байгаа үстэй. Энэ хорвоо дээрээс итгэлийг өсгөх та Бурхны үгээс өөр юу ч олж чадахгүй. Сүмд ирээд итгэл өсөх үү? Үгүй. Та би яг хандаа өргөөл байгаа юм чинь гайгуулгуудээ аврагдчихвалгуудээ би үгүй. Энэ дэлхийг дүүргэх хэмжээний алтыг та Бурханд өргөөд ч итгэл чинь өсөхгүй. Итгэлийг өсгөх цорын ганц зүйл юу гэсэн бэ? Бурхны үг. Үгсэн итгэлийг амьлуулдаг нь юу вэ? Бурхны үг. Ангад сангасан зүрх сэтгэлд яг цөл шиг дагтарсан тэр хатцсан хөрснөөс үр цохойж ургамал өндих тэр хүч нь юунд байдаг гэж? Бурхны үгэнд байдаг. Амен. Бурхны үгэнд байдаг. Та Библийг уншихгүйгээр, та Библийг судлахгүйгээр та итгэлээ өсгөх болцоог. Таны өдөр шөнөгүй зурлаж байгаа утас чинь таны итгэлийг өсгөхгүй, Facebook таны итгэлийг өсгөхгүй, таны үзэж байгаа видео, контент таны итгэлийг өсгөхгүй. Та ямар ч гоё сүмийн видео, дуу сонсоод итгэл чинь өсөхгүй. Ямар ч гоё подкаст сонсоод итгэл чинь өсөхгүй. Цорын ганц арга итгэлээ өсгөх Бурхны үг. Библийг судлахгүйгээр, Библиэд ойртохгүйгээр, Библийг сонсохгүйгээр итгэл хизээч өсөхгүй. Библийг нээж уншихгүй бол яах нь вэ? Итгэл өсөхгүй. Өнөөдөр та Библийг нээгэгүйж Бурхан надад ямар ч үгээ айлтахгүй байна гэж бүр мухагаар яриул те. Тэгж илэрч болохгүй. Бурхны үгийг, Бурхны айлтурыг, Бурхны илчилтийг амьдралдаа хүлээж авъя. Бурхан танаас юу хүсэж байгааг ойлгохыг үнэхээр хүсэж байгаа бол Библиэл нэ. Зарим хүмүүс пастора Бурхан надад яг юу төлөвлөдөг би мэдэхгүй. Та хэлээд өгч гэж хэлдэг. Пастор үзмэрч биш. Пастор мэрэг төлөв хийдэг хүн биш. Өнөөдөр ямар ч мэрэг төлөгчөөс, ямар ч үзмэрчээс илүү таны ирээдүг, Бурхан танд юу төлөвлөсөн бэ гэдгийг таны амьдралд илчилж өгөх тэр илчилт юунаас ирдэг вэ? Библийн үгнээс. Та Библийг уншиж ижил Бурхан надад ийм зүйл төлөвлөж, ийм ирээдүг бэлдсэн байна гэдгийг олж харах болно. Амен. Тэгэхээр Ютуухын хувьд тэрээр яагаад азтай вэ гэхээр түүний амьдралыг, түүний итгэлийг дахин амьдруулах тэр хүч чадал Есүст байгаа гэдгийг ойлгож мэдсэн байсан. Гурав дахь нь
тэрээр үнэхээр дотн хайраар дүүрэн сүм гэр бүлтэй байсан. Энэ түүгээс харах юм бол. Хэрэв бид бүхэн Үйлс номын 20 дугаар бүлгийнхаа 12 дугаар ишлэгийг харах юм бол нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ гэж хэлсэн байна. Яасан бэ? Номлоо зогсоогоод очоод энэ залууд юу болчих вэ гэд амьд гэдэг мэдээг сонслоо тэд залбирсан, тэд санаа зовсон, тэд ийм сэтгэлтэй гişүүд байсан байхгүй. Сүм ямар үед сүрэлд очдог гэхээр хүний авралаас илүү байгууллагынхаа эрх ашгийг нэг тавих нь сүрэл, мөхөл гэдэг нь харагдаж байгаа. Нүдэн дээр нь сүмийн гишүүн тэнд итгэлээ орхиод, итгэл нь унаад, итгэл нь сүрээд явж хахад бидний цуглаж байгаа цуглаам нь л чухал. Бидний энэ байгууллага чуулган нь л чухал. Ингэж бодох нь өөрөө мөхөл. Ютух гэдэг залуу цогноос унаад өгөхөд тэнд болж исэн бүх процесс зогссон. Тийм үстэй. Тэнд хөл угаах ёслол, эзний зоог, номлол юу ч болж исэн байж болно тэр шиг. Тэр өрөөнд бүгдийн зогсоосон. Бүх үйлчлэл, бүх номлол, бүх ёслол, бүх цуглаанаа зогсоосон. Гишүүд нь тэнд сууж исэн бол бүгд гарч гүйлтсэн. Тэгээ бүгд хин дээр ирсэн бэ? Бүгд ютух дээр ирсэн. Бүх анхаарлыг хэн рүү хандуулсан бэ? Ютух руу хандуулсан. Ийм гайхалтай гэр бүл, ийм гайхалтай сүм цуглаан, ийм гайхалтай хамтрал хамт олон ютухт байсан учраас тэр азтай. Гэхдээ нэг зүйлийг бид нар энэ дээрс анзаарч болно, ойлгож болно. Хамгийн азтай нэг зүйл нь тэр шүн Паул тэнд байсан азтай байхгүй. Зарим тохиолдолд Үйлс номдэр гардаг. Бузар сүнсийг зайлуулах гад оролцсон чинь бузар сүнс өөдөөсөн те. Би Есүсийг мэднэ. Би Паулыг мэднэ. Чи хийм бэ гэд. Тэгээ бүр одоо хувц сүндрийн уурч тастаад нүцгэн шалдан гүйц зугтсан ийм тохиолдол байдаг. Хуурамч иш үзүүлэгч, хуурамч зөнчид, хуурамч номлогчд маш олон байсан үе. Харин яг тэр шин, яг тэр хотод, яг тэр өрөөнд хэн байсан бэ? Паул. Паулын A copy ч юм уу, B copy ч юм уу те? Биш. Яг Паул өөрөө байсан байхгүй. Паулын дээлийн өөдсөөр хүртэл хүмүүсийг эдгэж явж исэн ийм түүх хүртэл Библиэлд байна. Үнэхээр Бурханаар сонгогдсон Бурханы элч тэнд байсан байхгүй. Энэ бол яг Бурхан энэ дэлхий дээр өнөөдөр биднийг номлогч болгож илгээхийн гол зорилго юм байна. Ямар ч итгэл найдваргүй гэр бүл донд Бурханы сайн мэдээ очихгүйгээр тэр гэр бүл аврагдах уу? Аврагдахгүй шүү дээ. Ром номын бүгдээр уншсан 10:17-гийн чинь яг өмнөх ишлэлээр нь ингэж хэлсэн байгаа шүү дээ. 13 дахь ишлэлээр нь. Учир нь эзний нэрээр дуудах хинч аврагдах болно. Тэгвэл түүнд итгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд номлогчүүгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ гэж хэлсэн. Яг тэр өрөөнд Паул байсан шиг танай гэр бүлийн дунд чи байна. Чи байгаа учраас танай гэр бүл азтай байхгүй юу? Чамтай хамт эзэн Есүс байгаа учраас танай гэр бүл азтай байхгүй юу? Үйлс номдэр хэлсэн байдаг. Эзэн Есүст итгэх түн чи болон гэрийнхэн чинь аврагдана гэжсэн. Өнөөдөр эзэн чамайг дуудсны гол зорилго нь юу байх нь вэ? Чамаар дамжуулж гэр бүлд чинь авралыг хүргэхийн тулд юм байна. Ютух гэдэг залуу үнэхээр азтай. Хамтаа бүгдээрээ 1-р Иохан номын 5-р бүлгийн 13-р ишлэл. Та нар мөнх амьтаа гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурхны хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн гэж. Илч Иохан өөрийнхөө номыг загтлыг бичсэн зорилгоо хэлж шít. Мөнх амьтаа гэдгээ мэдээсэй гэсэнд та нарыг үнэхээр эзэн дотор мөнх амьтаа гэдэгтээ итгээсэй гэж хүсэж байна. Амен. Магадгүй та найз нөхдийнхээ дунд, ах дүүнэрийнхээ дунд, үеийнхэн дунд азгүй нийгэм шиг амьдарч иж болох юм. Бүр азгүй нэгэн гэж соллогддог ч гэж болох юм. Гэхдээ Бурхан дотор Христ дотор та бол хамгийн азтай нэг. 1-р Иохны 5:13 дээр хэлснээр та мөнх амьтаа. Та мөнх амьтаа. Энэ мөнх амьд таныг энэ дэлхий дээр тэр бум долларын суглаанд хоцсноос илүү их азтайгч нотолж байгаа. Тэгээ өдөр болгон Бурханы үг
Бурхны амьд амийн талхыг та бүхэн зоогулж сүнслэг байдлаа хамгаалаарай. Та Библийг судлаач. Би хэлсэндээ дахиад төгсөлд нийл. Библиэс өөр таны итгэлийг нэмэх босгох өөр юу ч байхгүй. Ямар ч пастор, ямар ч номлогч таны итгэлийг өсгөж чадахгүй. Тэгэхээр та өөрөө өөрийнхөө итгэлд та анхаарлаа хандуулж Библийг нэгээч. Библийг судлаач.